Хэрв та нар Монгол хүмүүст итгэхэ болцсон ч юм Монгол улс орд итгэхгүй байгаад байгаа бол ийшээ орж ирээд одоод үзэх хэрэгтэй. Шүтээсээ пейпер заавалчаа. Тэр нэг копичод шинээр ах тий. Сайн уу? Өнөөдөр энэ бичлэгийг шүтээст шинээр нэгдсэн автобус цуцгийн төлөвлөлтийн факультетийг танилцуулахаар бэлтгэж байна. За шүтээс анх удаа хот төлөвлөлтийн факультет төлөвлөлт тулгуурсан өөрийн гэсэн танхимтай болсон. За бусад одоо жишээлбэл МУС сургууль газар төлөвлөлтөөр тулгуурласан хот төлөвлөлтийн ангитай байдаг бол шүтээс дээрснэ та яг дизайн дээр төвлөрсөн төлөвлөлт дизайн инженер суурьтай хот төлөвлөлтийн анги руу орж байгаа гэсэн үг. Яг уу над болохоор энэ ангид орох хэд хэдэн шалтгаанууд байсан. Би архитектур төгсчөөд ер нь бол судлаачаар ажиллаж хагаад Австрид мэргэжил дэвшлүүлээд ногоон барилга, ухаалаг хот, технологи суурилсан хот гэх хичээлүүдийг үзээд ер нь бол 17 оноос хойш ухаалаг хот гэдэг хичээлийг авч агаад сая курсын гэдэг чинь 24 оны 100 яг битээр очиж бас юм воркшопд оролцсон. За тэгээд тэрнээс үүдээд ер нь барилга гэж жижиг салахгүйгээр бүр цаашаа хот төлөвлөлт гэсэн том агуулга руу орё гэж бодод шийдсэн. За тэгээд 24 оны намар би өнөө Ливерпулийн их сургуульд тэнцсэн. Ливерпулийн их сургуульд Climate Resilient Environmentally Sustainable Technologies in Architecture гэдэг ийм бүр тустай ангитай. Тэгээд энэ нь болохоор нүр сүслийн ялгарл багтай, цагуурийн өөрчлөлтөнд төсвөртэй барилгын архитектурын дизайн төлөвлөлтийг хэрхэн хийх талаар гүнзгийрүүлж үздэг сургууль байсан. Би бол бүр ингээд бараг 2 жил бэлтэж байгаа тэр сургууль руу орсон боловч хот төлөвлөлт гэдэг юм намайг зүгээр ингээд дундаас нь авсан. Тэг яг хуу гадаадд сурахын ч юм уу Ливерпул сурахын нэг даваа тал надад юу байсан бэ гэхээр нэгдүгээр маш сайн сургуулийн диплом байсан. Яг ингээд ажил дээр гараад 4-5 жил болсон юм. Тэгсэн чинь ялцчихгүй яг юм судалгааны чиглэлийн ажлууд хийж байгаа тохиолдолд диплом хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд судалсан судалгааны материал болоод хэвлүүлсэн пейперүүдээс авахгуулаад ер нь бол ажилд орох магадлал болоод ажилд орчоод авах цалингууд шууд хамралтай байсан болохоор ер нь бол энэ тал руу нэлийн сайн сайжрыг гэж бодсон. За тэгээд пейпер хэвлүүлэх байсан англи хэл дээр нэгт диплом, хоёрт пейпер хэвлүүлэх, гуравдугаарт гадны туршлагатай хүмүүс багш нараар заалгах, дөрөвдүгээрт өөрийн үеийн ижил төрлийн сонирхолтой ажиллах хүчнэр гэх юм уу хүмүүсээр networking-д хэлэх байсан. За яг энэ дөрвөн зүйлийг би хаяад энд ирдэг нь жишээ нь энд үлддэг нь яг адилхан төрлийн бенефитүүд энэ төслөөс авах боломжтой байсан. Биднэрт нэгдэр нэмэх нэгээр Монгол 1 жил, Солонгос 1 жил сураад SNU буюу дэлхийн 31. Ливерпул маань бол 131 байсан. SNU болохоор 31 топ 100-д ордог сургууль. За тэгээд 2 жил хагасын дараа шүтээс болоод SNU-гийн магистрийн дипломтой төгснө. Англи хэлний эхлэн шалгуурын оноогоор болоод энэ сурж авах үеийн дүнгээр гараад явна. За дараагийн нэг юм бенефит буюу надад Ливерпул татсан бол огт би авч чадахгүй байсан зүйл юу гэхээр тэтгэлэг 100% тэтгэлэгтэй. Бид нар ингээ 9 сард төлбөр төлжөөд дүнгээ гаргачаад дүнгийнхөө голчоос хамаарад мөрцөхийн хувьас хамаарад 50-100% тэтгэлгээ буцааж авдаг. Одоо мөнгөө буцааж авдаг. За 9 сард төлсөн төлбөрөө 1 сард сая буцааж авлаа да. Тэгэд сайн сураад сайн эрсдэлтэй байх юм бол буцаад мөнгө авах боломжтой. За мөн сурж авах хугацаанд семинар семестрийн дундуур маш тийм сонирхолтой бүр мэргэжлийн хүрээнд олон улсын одоо практикийг оруулж ирсэн одоо семинарууд, уулзалтууд бас нэг хэд хэд зохион байгуулагддаг. Улиралдаа нэг юм удаа 4 жил тэгэхээр нэг 4 удаа. За дан ганц хот төлөвлөлтийн архитектур гэхгүйгээр entrepreneur гэдэг л болоод одоо
сонирхолтой мундаг солонгосын ямар хүмүүс байна тэр хүмүүс ирж урал зөвлөгөө эсвэл семинар тавьдаг болж байгаа гэсэн. За тэгээд энэ болон даваа талууд дээр нэмэх нь шүтэст байхгүй анги техниктэй гэж хэлж болно. Одоо жишээ нь би яг одоо компьютерийн лабд сууж байна. Энд жишээ нь 24 шиг одоо бүтэн тогтнолцсон PC-тэй тэгээд энэ өрөөг хичээлгүй үед бүх цаг үеүүдэд магистрийн болоод докторийн үеийнүүд ашиглаж болно. За тэгээд ер нь одоо хангамж аягүй сайтай. Бусад дотоодын их сургуулиудыг бодох юм бол төслийн хүрэн гэдэг утгаараа ер нь хангамж аягүй сайтай, интернет сайтай. Тэгээд төслийн нэгжээсээ одоо ямар нэгэн сургуулийн болоод сургуулийн хөтөлбөрөөс гадуур өөрсдөө хөгжүүлэх хөтөлбөрүүд санал болгох юм бол маш урайлахнаар дэмжиж авдаг. Тэгээд ийм гоё сургууль байна, ийм гоё факультет нэгдсэн байна. Тэгээд хэрвээ хот төлөвлөлтөөр сонирхдаг, хот төлөвлөлтөөр сурах сонирхолтой архитектур төгсчүүд хот төлөвлөлт рүү ормоор байгаа хүмүүс байх юм бол шүтээсээ сквот гэсэн юм төслийг энэ ангийг сонирхоод үзээрэй. Та нар хэрэг шүтээсийг мэдэх бол хуучин 2 дугаар байрны цайны газар байсан хэсгийг тохижуулаад энэ хүүд анги техник бий болгосон. За ямар хэмээрч. За сайн байцгаана уу? За энэ манай ангийн бар Байна. Тус дэмжиж байгаа. чи яагаад энэ ангид өрсөн? Ямар муухай философи асуудалтай вэ? Өө чамд энэ төслийг зүгээр сонгож орж ирэх шалтгаан байсан юм уу? Байсан. Зүгээр л хот төлөвтэй анги болохоор болсон юм уу? Тэр дэлхийн хэмжээний боловсролыг Монголд хямдхан барж байна. Дээрээс нь тэтгэлэгтэй учраас бараг үнэгүй авч байна. Тэгээ нэг 15 хүүхдийг жилд авна гэдэг бол нэг элит зэргүүд бэлтгэж байгаа юм шиг бараг хөтөлбөр. Тэр нэг чухал. Элит зэрэг болж байгаа да хэр сэтгэл хангалуун байна. Яг хөө өрөвтөл нь бол арай хараагүй юм гэхдээ харах л баг. Яг хөө гимн биднээс нэг ингээд өөр улсад бараг жилийн $40,000 авдаг боловсролыг Монгол улсдаа багш нар нь өөрсдөө хурж ирээд аваад байгаа гэдэг нэг чухал. Чи чинь бас гадаад сурч ирсэн шүү дээ. Тэгсэн. Яг хөө тэнд болохоор ингээд нөгөө одоо нэг анги чинь бараг $1,200 болно шүү дээ семестрийн. Тэгэхээр чинь нөгөө авах ангидаа нэгт мөнгө харамлна, хоёрт юу үзэх үү гэж багш нарын амар судална. Тэгээд нөгөө ингээд муу багш нар бол яг үнэ хэлэх нэг байгалийн шалгуулаар дахиж хүүхэд авдаггүй ч юм ангууд бол хасалтаа явждаг тийм систем байдаг. Энд ч гэсэн бас ер нь тэр хэрэг чиг гэдлэх шиг байл. Хэрв та нар Монгол хүмүүст итгэхэ болцсон ч юм Монгол улсууд итгэхгүй байгаад байгаа бол ийшээ орж ирээд одод үзэх хэрэгтэй. Яг хөө ингээд гадаад багш нар гэдэг нэр зүүж байгаа боловч бас манай Монгол багш нар орж байгаа нь ер нь бол тэднүүсээс дутхааргүй мэдлэгтэй байгааг нь бол ингээд жишчиж болно гэсэн. Тэр зүйлээр харах юм бол та хэд нэг хараагүй үнс гэж нээж магадгүй. Монгол боловсон хүчин чанаргүй гэдэг ойлголтыг бол өөрчлөнө гэдэг юм шүү дээ. Гэхдээ яг масаараа тийм байж болно. Индикатороор. Тэгтээ бас юу гэдгийг тэр чигээрээ тийм биш. Ганц хоёр сор хүмүүс байгаа л гэж хэлэх гэсэн юм. Тэгээ нөгөө нэг юмыг жишгэд ингээд нэг үгдэн би чамаас хүчтэй гэж хэлэхэд донд хоёулаа нэг тодорхой хэмжээний юм ингээд одоо өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Тэр өрсөлдөө нь бол дэлхийд даяараа хавтгаа байхгүй юу? Боловсрол гэдэг нэг юм категори сурж байгаа хүүхдүүдийнх нь юу нийт тэрийг хэр эзэмшсэн гэдгээс нь бол дэлхий ингээд гараад ирчихнэ. Бидүүсээ яг нөгөө нэг ингээд хот төлөвлөлт гэдэг юм уу энэ салбар дээр юм нөгөө ингээд гарт баригдах нүдэнд үзэгдэх юм цөөхөн байдаг учраас дүгнэх боломжгүй. Одоо дуучдч гэдэг юм уу одоо юм хийж байгаа хүмүүс, уран бүтээл хийж байгаа хүмүүс юм нь харагдаад байхад биднүүсээ болохоор харагддаггүй гэдгээр жоохон муу нэртэй. Гадаад дотоодод ч гэсэн ингээд юу хийдгүү гэсэн нэр зүүдэг тийм хот төлөвлөлтүүд мэрэгчлэн. Угаасаа л геополитик асар их мөнгө, асар их олон жилийн дараа туршилт гарч ирдэг болохоор тэгдэг байх л та. Гэхдээ энэ зөвхөн нөгөө нэг манай энэ хөтөлбөрийн гоё юм нь юу вэ гэхээр тэр хүмүүсийн алдсан онцгой юмнуудыг бид нар шууд авчираад ингээд өөрсдөө барыг хийсэн дэн дээр нь оролцсон хүмүүс ганц хоёр багш нар яриад байгаа надад их таалагдсан. Монголд яг нөгөө нэг лаглагийн онлайн үзсэн ч гэсэн яг гардаад ороод хийсэн хүмүүс хэрэг байдаг гэдэг дээр бол би хэцүү. Ер нь тэрэн дээр жоохон өмөрөх хөлөөл надад үгэл. Тэр програмын гоё юм нь бол энэ. Гэхдээ одоо энэ чигээр 3 жил дахиад үргэлжлэн шүү дээ. Тэгэхээр дахиад нэг 45 хүүхэд авах юм байна шүү дээ. Тэгээ одоо биднээсээс өмнө 15 одоо бид нар 15 гэх дахиад нэг 3 жилийн програм байна. Төслийн доор ажилд сууж байгаа офис өрөө байна. Ер нь бас энэ өрөө техникийг бас ашиглах боломжтой. Том зэрэгтэй ярьж хаад ямар нэгэн судалгааны үүднээс ч юм уу дипломтой зөвлөх зүйл байгаа бол бас гадны профессортой
энэ дээрээ туулцаж болно гэдг нь энэ хөдөлгөөний захирлыг хэлж байгаамаа. За тэгээд Монголд болоо Солонгост ижил төрлийн хичээллүүдийн процедур хөтөлбөр ер нь бол яг адилхан. За хамт байгаа ангийнхан ч л өөр улсын хүн болохоос ер нь бол хөтөлбөрийн хэмжээнд адилхан юм билээ. Нэг юм макет хийх ч юм уу нэг иймэрхүү гар ажиллагааны юм хийхэд Солонгост илүү материалын хурц ихтэй хангам цайтай нэг юм арай нэг юм үр дүн нь арай илүү гоё харагдана гэх юм уу. Хэдий ижил хэмжээний хугацаа зарцуулсан ч гэсэн тийм л байна. 10 жил тахаа сургууль дээр нэг ирсэн Япон архитектурын хичээлж байсан. Хаан сурж байгаа чинь юу сурж байгаа чинь жухлаа. Чи дэлхийн топ 1 сурна уу? 10,000 сурна уу? Чигний хичээл зүтгэл болоод мэрэлт юу сурмаар байгаагаа зорж байгаа тэр зорилго чинь хамгийн чухлаа гэж хэлж байсан. Тэгээд үтээ хүртлэх тэр үгийг л одоо мото болгож барьж исэн бол яг үүндээ энд ирээд хаан сурах чинь бас хамаатай юм байна гэж бодсон. Хаан сурж байгаа хамаатай болгож байгаа нь сургууль ч юм уу орчин гэхээсээ илүү хамт тэр сургуульд сурж байгаа оюутнууд нь бий болгох юм